Эрхэм гишүүдээ 2016 онд болсон улсын хурлын сонгуулийн үр дүнгээр хуулийн дагуу төрийн хууль тогтоох дэд байгууллагыг удирдах хурлын даргын албан тушаалд би хуулийн дагуу томилогдож байсан. Хэдийгээр өнөөдөр шинэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулаж түүнийг нэг хүнд зориулсан, нэг үйл явдалд зориулсан парламентын дархлааг сулруулж байгаа гэж олон нийт бас шүүмжилтэй талаас нь хандаж байгаа ч гэсэн улсын хурал бүрэн эрхийнхаа дагуу энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлаж энэ хуулийн дагуу би өнөөдөр хуулийн дагуу өөрөгт албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна. Энэ үйл явдал хэзээс эхэлсэн, хэн юу ярьсан, хэн гар үсэг зурсан, ямар хугацаанд үргэлжилсэн бэ гэд энэ бүх үйл явдал болсон зүйлүүд бол Монголын хууль тогтоох байгууллагын түүх болон үлдэж байгаа. Монголын парламентын түүхэнд ийм нэгэн саарл өдөр болж байна гэж би үзэж байгаа. Дахин энэ хуулийн зүйл заалтаар хэн нэгэн их хурлын удирдлагыг өөрчлөх, солих ийм үйл явдал энэ хуулийг ашиглаж битгий болоосой гэж би хүсэж байна. Би ямар нэгэн байдлаар арга саам хэрэглэж албан тушаалтай зууралдаагүй. Үүнээс өмнө ч гэсэн төрийн, намын өндөр олон албан тушаалуудыг би хашиж өгч явсан хөө. Гагцхүү энэ удаа би асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой гэдэг зарчмын байр суурийг барьсан юм аа. Өргөдлөө өөрөө өгч хүртэл ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай л байх ёстой. Тийм учраас тийм шалтгаан байгаагүй учраас надад өргөдлөх бас боломж байгаагүй. Би хуулийн дагуу энэ асуудлыг шийдэх ёстой гэдгийг ярьж, хэлж, энэ асуудлыг шийтгэхэд бас гишүүд ухаалгаар хандаж ийм гарц гаргалгаа бий болгосон явдал бол өнөөдрийн Монголын төрд бий болоод байгаа гацааг гаргах ийм бас нэг боломж бололцоо олгогдсон байж магадгүй. Тэгвэл дахин битгий энэ давтагтаасай гэж бодож байна. Миний удирдах байсан улсын их хурлын үйл ажиллагааг сүүлийн 2 сарын эс тооцох юм бол би сайн ажиллаж байсан гэж бардам хэлнэ. Хэлэлцэж баталсан хууль тогтоомжийнхоо тоогоорч тэр хуралдаж эрцээ бүрдүүлж байсан байдлаараач тэр өмнөх парламентуудаас бид илүү байсан. Эдийн засгийн ихэнх уналтанд орсон ийм үед та бид ажиллаа эхэлж байсан. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг бид хамтдаа баталсан. Банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг зэгцлэх, журамлах энэ хууль эрх зүйн орчныг бид бас хамтдаа баталсан. Энэ бүгд өнөөдрийн эдийн засгийн өсөлт нааштай ахиц өөрчлөлт гарахын үндэс суурь болсон юм шүү. Бид төрийн албыг шинжлэх талаар хууль шинжилэн батлаж, үүнийг дагаж мөрдөх олон журмуудыг хэлэлцэж ярьж байгаа. Энэ үл цаашдаа Монголын төр доктортой байх, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлсэн. Дадлагтай, дуршлагтай хүмүүсүүд төр дэвшиж, дээшиж ажилдаг эренб дарааг тогтоосон ийм чухал бас хууль байсан юм аа. Хэдийгээр өнөөдөр шийдвэр хууль нь гарсан ч гэсэн хэрэгжиж бүрэн чадахгүй байгаа нийгмийн шин чанартай олон асуудлуудад бид нар эцсийнх нь шийдийг тавьж их хурлынх нь хуулийг батлаж, тогтоолыг батлаж өгсөн байгаа. Улс орны өмнө тулгамдж байгаа иргэдийн бас бухимдж байгаа олон асуудлуудад бид анхаарал тавьж ажиллаж байсан. Засгийн газар хэрэгжүүлэх ёстой, хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь бүрэн дүүрэн хийж чадахгүй байсан учраас улсын хурал Улаанбаатар хотын утааны асуудлаас эхсүүлээд
оюу толгойн орд газрыг ашиглаж байгаа өнөөдрийн нөхцөл байдлын талаар, мөн 5-7 ордыг ашиглах талаар Эрдэнэт үйлдвэрийн 49-51% холбогдолтой асуудлуудаар олон ажлын хэсгүүдийг бид байгуулсан. Энэ ажлын хэсгүүд бас үр дүнгээ тооцож олон түмэнд ил толд удахгүй ярина гэдэгт би эргэлзэхгүй байна. Гадаа гудамжинд жагсаж байгаа жагсагчид иргэд олон түмнийг би ойлгож байгаа. Тэдэнд би бас хүндэтгэлтэй хандаж байгаа. Иргэдийн амьдрал сансандаа хүрч чадахгүй, амьдрал нь хүрэлцээтэй биш, амьдрах нөхцөл нь амаргүй байгаа учраас тэдний ярьж байгаа, шүүмжилж байгаа энэ асуудлуудыг би бас зөв зүйтэйгээр ойлгож байгаа. Харин би өнөөдөр энэ жагсаал цуглааныг зохион байгуулсан зарим нэг залуу улс төрчдтэй хандаж 1-2 зүйлийг хэлэх нь зөв бахаа гэж бодож байна. 20 гаруй жилийн хугацаанд болсон бүх буруу, бүх муу муухайг нэг хүнд дохож, нэг хүн дээр хаяглаж болдгийм байна гэдгийг та бүхэн үзүүлсэн. Энэ үйл явдал өнөөдөр би улсын хурлын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн энэ цаг мөчөөс эхлээд намайг харлуулж борлуулах гэж та бүгдийн ярьж байсан шударгаас тогтно нийгмийн олон хүлээгдэж байгаа асуудлуудыг шийднэ. Бидэнд гэрэл гэргээтэй ирээдүй бий болно. Улс орны хөгжилд эрс өөрчлөлт гарна. Амьдрал сайжирна. Уулуурхайн салбарын өгөөж нэмэгдэн гэх мэт энэ бүх зүйлүүд иргэд олон түмэн та бүхнээс хүсэх, хүлээх, та бүхний даалгавар болж үлдэж байгаа гэдгийг сайн анхаарах хэрэгтэй шүү. Энэ ярьсан хэлсэн зүйлээ ажил болгож ээж олон түмэнд та бүхэн энэ өнгөрсөн 2 сарын хугацаанд хийсэн ажлынхаа үр дүнг үзүүлж байж та бүхний улс төрч гэдэг, залуу улс төрч гэдэг энэ нэр хүнд жинхэнэ ёсороо өсөх ёстой юм шүү. Хэн нэгнийг алдаршуулж ард түмний хайртай хүү болгох, хэн нэгнийг өнөөдрийн нийгэмд бий болоод байгаа энэ хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг бүгдийг шийдэж байна гэдэг ийм дүр зураг үзүүлэхэд намайг харлуулах, намайг муучлах ийм шаардлага байсан байж магадгүй. Нөгөөтэйгүр миний бий болгосон амжилтыг дахин давтаж чадахгүй, дахин давуулж чадахгүй нь ойлгомжтой болохоор амжилт бий болгосон хүнийг харлуулах нь зөв гэж бодсон баха. Над руу хар будаг их цацсан. Би тэр их цацагдсан хар будгийг цагийн эрхэнд нар салхины аясаар хагдан уннаа гэдэгт эргэлзэхгүй байгаа. Үнэн, зөв, бодол санаа миний төр зүтгэсэн энэ ажил амьдралын байдал хийсэн бүтээсэн алдаа оноо бий яваа. Гэхдээ хийсэн бүтээсэн энэ бүх зүйлийг ард түмэн үнэн зөвөөр нь ойлгох ийм цаг үе удахгүй ирнэ. Энэ бүх гүжирдлэг, гүтгэлэг энэ бүх зүйлийг би даваад гарч чаднаа. Надад эцэг эхээс олгосон хүмүүжил. Энэ төр зүтгэснээс сурсан төвчээр хатуужил бас байгаа. Харин эхнэр хүүхдүүдэд маань зориулж жагсаал цуглаан, шаардах хуудас өгч Монголын улс төрийн амьдралын сүүлийн 30 жилд байгаагүй ийм үйл явдал гаргасанд би харамсаж байгаа. Би ямар хүмсүүттэй энэ танхимд хамт сууж байвдэ гэж бодогдох үеч бас надад байдаг. Би тэдний өмнөөс гэрүүлээсээ, үр хүүхдүүдээсээ заримдаа уучлалт гуйх юмсан гэж бодогдож байсан ийм цаг үеч бас байсан шүү. Монголын төрд захирах, тулгах, дарангуйлах, өөрийн хүслээр
бүгдийг жолоодох гэсэн ийм ёс жаяг тогтчих вэ гэж би санаа их зовниж байна. Энэ үгийг би хариуцлагатайгаар парламентын танхимд хэлж байна. Өнгөрсөн хугацаанд надад хаягдсан асуудлуудын талаар би товч нэг хоёр зүйлийг хэлэх нь зөв бахаа гэж бодож байна. Манангийн тухай. Би мананг дэмжигч биш. Би энэ нэг өмгөөлөгч, хамгаалагч байгаагүй шүү. Харин би манангийн засгийн газрыг огцруулж явсан түүхтэй, манангуу засгийн газрыг байгуулж явсан намтартай ийм хүн шүү. Харамсалтай нь жинхэнэ манангийн засгийн газарт ажиллаж явсан нөхөр болд жагсаал суглаан удирдаад та бүхний хууль батлагдсан өдөр яаран гараа үсэг зурж 1-р сарын 25 гэдэг энэ өдөр их хурлын 39 гишүүн гараа үсэг зурж өргөн барьсан. Яг энэ өдрөөс 13 жилийн өмнө би Хэлбэгдөржийн толгоосон манангийн засгийн газрыг огцруулж үндэсний ив нэгдэл тодтголтой засгийн газрыг байгуулж тэр засгийн газартаа өнөөдрийн шадар сайд инк төвшинг боловсрал соёл шинжилгээ ухааны сайдаар өнөөдрийн Батлан хамгаалахын сайд Немагийн инк болдыг гадаад харилцааны сайдаар нэрийг нь дэвшүүлж байсан юм а. Харамсалтай нь тэд манангуу засгийн газарт орж ажиллаж 13 жилийн дараа манангийн толгойлогчоор намайг тохоож надаас салах гэж гарын үсэг зурсанд би харамсаж байгаа. Намайг улсын хурлын даргад энэ танхимд нэр дэвшиж байхад намайг Монгол улсын ерөнхийлөгчд тусгаар тогтнолын ордонд нэр дэвшиж байхад манан байж л байсан. Тэр үед манангийн тухай та манангийн толгойлогч гэж надад хэлж ийсэн хүн байгаагүй шүү. Цаг хугацаа хүмүүсийн аран шин ийм л амархан өөрчлөгдөж байна. Шудраг бусын хонглын түлхүүр хэнд байна вэ гэдэг асуудлыг сүүлийн 2 сарын туршид ярьлаа. Ерөнхий сайд асан Алтан хуйгийн хүргэн Дэнзэн Эрдэнэс 5 толгойн компаниас зарласан сонгон шалгаруулалтанд оролцоогүй бол шудраг бусын хонгол гэдэг энэ үг гарахгүй байх байсан юм а. Шудраг бусын хонгол гэдэг энэ үгийг бий болгож гаргасан хүн нь өнөөдөр өөрөө төрийн ордонд улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Дорилг живийн талаар чи 2-3 зүйлийг ярьж хэлж буруутгаач гэдэг ийм зүйлийг улсын хурлын өнөөдрийн гишүүдэд бас ятгах шахаж шаардаж яваамаа. Тэгэхээр зэрэг шудраг бусын хонгол гэдэг маань харин шудраг бус зүйлүүдийг хийсэн ийм хүмүүсийн халахвч хорогдох байр нь болж байсан гэж би үзэж байгаа. Уул уурхайн салбарын талаар бас олон зүйлийг ярьж байгаа. Түрүүн би асуултанд хариулсан. Оюут толгойн орд газрыг ашиглах талаар Монголд хамгийн ашигтай гэрээ хэлцлийг улсын хурлд өргөн барьж ирсэн. Энийг худлаа гэвэл өнөөдрийн сангийн сайд Хүрлбаатараас бас асуугаарай. 5 толгойн орд газрыг сайхан бэлгийн засгийн газрын үед ашиглах гэж улсын их хурлгүйгээр шууд гэрээ хэлцэл байгуулах гэжсэн явдлыг би улсын их хурлын удирдлагуудтай хамтаар таслан зогсоож байсан. Би стратегийн орд газар гэдэг улсын их хурл хуульчлан батлаж түүн төр ард түмний мэдлэлд байдаг энэ санаачлагыг анхудаа гаргаж улсын их хурлын анхны шийдвэр болгож энэ өнөөдөр бас амьдрал хэрэгжиж байгаа. Харамсалтай нь 49 орд газрыг төр улсынхаа мэдлэлд авъя гэхэд тухайн үеийн парламент 15-ыг нь зөвшөөрч байсан юм а. Уул уурхайн салбарт би Эрдэнэс MJL компанийг байгуулж энэ тэнд дэлс сул яваа лицензүүдийг төрийн мэдлийн энэ компанид цуглуулж төрийн нэрийн өмнөөс
гадаадын хөрөнгө оруулагчтай гэрээ хэлцлийг хийж хамгийн сүүлийн үеийн технологиор хамгийн сүүлийн үеийн үр дүнтэй ийм аргаар уул уурхайг үр дүнтэй өгөөжтэй ашиглах ийм боломж бололцоог ийм гэрээ хэлцлийг хийж вэ гэж энэ компанийг би бас анх санаачилж байгуулж байсан. Би ерөнхий сайдаар ажиллахдаа эмх замбраагүй олгогдсон байсан уул уурхайн салбарын 7200 лицензийг 3600 олгож зэгцэлж янзалж байсан. Надад өнөөдөр уул уурхайн салбарт нэг ширхэгч лиценз байхгүй гэдгийг би энд хэлье. Цаашдаа ч уул уурхайн салбарыг шударгаар улс орон ашигтай, ард түмэнд үр дүнтэй ийм байдлаар ашиглах, олдворлох талаар нь би бас зүтгэсээр байх болно. 60 тэрбум гэдэг энэ яриа хэрэг гэж 2 жил гарan бид ярьлаа. Энд хууль хяналтын байгууллага дүнгээ тавьсан, одоо ч бас шалгаж байгаа. Цаашдаа би энэ асуудлыг ургийн модоо зурж хэн хаана юунд томилогдож байсныгаа ил тод ярих нь зүйтэй гэж бодож байгаа. Энийгаач би ярьж хэлсээр байх болно. Эдгээр миний нэр дээр нэрлэгдэж удирдагч нь би болж явсан асуудлуудыг зарим нэг хүмүүсийг би шүүхийн байгууллагт миний нэр төрийг гутаасан ийм үйл явдал болсон гэж нэхэмжил гаргасан байгаа. Энд бас хууль шүүхийн байгууллага үнэн зөвнийг удахгүй хэлэх цаг болох байхаа гэж бодож байгаамаа. Энэ танхимд сууж байгаа 64 хүнийг би өөрөө гарын үсэг зурж улсын их хурлд нэрийг нь дэвшүүлж байсан. 64 хүн гэдэг бол энэ их хурлын дийлэн колонх юм аа. Тийм учраас би энэ их хурлын цаашдын үйл ажиллагаанд санаа зовниж байгаа. Тийм учраас би нэг хэдэн зүйлийг хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт та бидний байгуулсан улсын их хурл бүрэн эрхийнхээ хугацааг бүрэн дүүрэн дуусгаж ном ёсороо өндөрлөөсэй гэж хүсэж байна. Хоёрдугаарт энэ их хурл хууль зөрчсөн, хуульд үл нийцсэн ямарваа нэгэн асуудлыг авч хэлцдэггүй байгаасай гэж би хүсэж байна. Гуравдугаарт хүчин төгөлдөр болсон хуулийг өдөрт нь ашиглаж байгаа шуурхай ажиллаж байгаа шиг ард түмний өмнө тулгамдаад байгаа, нийгмийн өмнө шийдлээ хүлээгээд байгаа ийм асуудлуудад манай их хурл шуурхай хандаасай. Шуурхай хандаж асуудлыг зөв зүйтэй шийдээсэй гэж би бодож байгаа. Дөрөвдүгээрт парламентын энэ тогтолцоогоо улам бүр боловсронгуй болгосон, батжуулсан ийм үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө үлдсэн хугацаанд амжиж хийгээсэй гэж би хүсэж байгаа. Энэ бол 16 онд ард түмэн бидэнд итгэл найдвар хүлээлгэж өгсөн хүлээлтийн нэг том хүлээлт байсан шүү. Мөн энэ их хурл улс төрийн намын тухай хууль, улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, сонгуулийн тухай хуулиудыг өөрчилж, шинчилж, өнөө цагийн шаардлагыг хангасан ийм хууль эрх зүй болгоосой гэж хүсэж байна. Мөн би энэ их хурлыг жижиг дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн, бид эхлүүлсэн энэ хуулиа, энэ дэмжлэг, энэ санхүүжилт нь жинхэнэ эзэндээ очдог ийм хууль эрх зүй болгож эцэслэн батлаж гаргасан алдаа цаашид дахин гарахгүй байх нөхцөл бололцоог бүрдүүлээсэй гэж хүсэж байгаа. 5 дугаарт парламентд ёсны алтан зарчим бол ухаанаа оролдуулж, мэтгэлцэж асуудлыг шийдэх явдал юм аа. Энэ танхимд тулгалт, шахалт биш. Парламентын энэхүү алтан зарчимд тулгуурласан, ард түмнээс мандат авсан
их хурлын гишүүд төрийнхөө эрх барих энэ эрхээ өөрсдөө шахалт дарамтгүйгээр биелүүлж хэрэгжүүлдэг, цөөнхөө хүндэтгдэг, олонхойхон гаргасан саналыг, шийдвэрийг дагаж мөрдөж хэрэгжүүлдэг байгаасаа гэж хүсэж байгаа. Энийг би зөвхөн парламент биш, өөрийнхөө нам болон намынхаа бүлгийн хүрээнд ч бас хамруулж хэллээ. 6 дугаарт болоод өнгөрсөн сонгуулийнхаа эрх мэдлийг булаацалдаж, талцаж, хуваагдаж хэрэлдэх биш. Харин болох гэж байгаа сонгуулийнхаа амжилтыг бодож, амлсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж биелүүлэхийн төлөө эвлэж, нийлж, эвсэж ажилласаа гэж би хүсэж байна. Өнгөрсөн энэ хугацаанд намайг дэмжиж, надтай хамт байсан олон их хурлын гишүүд бий. Надад бас утсаар, мессежээр дэмжиж байгаагаа илэрхийлж байсан иргэд олон түмний төлөөлөлч бас байгаа. Их хурлын хүрээнд болж байгаа үйл явдлуудыг үнэн бодтоор нь олон нийтэд хүргэж байсан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид ч бас байгаа. Намайг улсын их хурлын даргаар ажиллах хугацаанд энэ их хурлын ардтал болж ажилласан тамгын газрын хамт олонч бас байгаа. Та бүхдэд би чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, цаашдынх нь ажилд нь сайн сайхныг хүсье өрөөё. Төгсгөлд нь би төр их бат, ёс их хүнд гэж буурлуудын хэлдэг энэ үгийг хэлж өгөө өндөрлөё. Ёс их хүнд гэдэг нь хүнд суртлыг яриагүй юм шүү. Ёсоо дагаж, ёс жаягаан дагаж төр улсын ажлыг хийж гүйцэлдүүлж яваарай гэж буурлууд маань бидэнд загсан ийм үг юм шүү. Ингээд би Монгол улсын их хурлын хамгаыг улсын их хурлын дэд дарга Инк Амгаланд гардуулж өгье.